За өдрийн төргийн бизнес сан подкаст сонсогчдод бас үзэгчдод бизнес мэнийх редактород аваад ирж байна. За өнөөдрийн ярих сэдв бол одоо нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн удирдлагатай холбоотой. За зарим одоо сонсогч үзэгч маань зочныг маань бол таньж байгаа хтай одоо Үрийн Соломон эрхэм түнш консалт компани захирал өдрийн төргийн баярлалаа өдрийн минь. За баярлалаа. Бид тэр чинь бас ингээд нэг тодорхой яг энэ сэдвэрийн 2-3 дугаар хийцсэн байгаа. За 23 24 онд хийсэн санагдаж байна. За тэгээд ерөөхдөө яг одоо ер нь яг ямар хуу сэдвэр ярил зүгээр гэж бодож байна ихээр яг би зүгээр сүүлийн ийм анзаараад байгаа юм л да компаниуд ч гэж ярьж байгаа ингээд нөгөө компаниудаар нэгтлээ ингээд орж гараал яваад үзэгдэл зөндөө байдаг олон солигддаг. Тэгэхээр бол одоо юу гэдгийг нэг босонд энгийн өрөөл нөө тухайн компанийн санхүү ингээд самраа ичдэг те. Одоо тэгж яригдээд байна. Тэгэхээр ер нь зүгээр яг мэрэгжлийн хүний үднээс хэлэхэд нэг олон нэгтлэн орж гарч солигдох юм бас яг үндсэн тийм хор хөнөөл үр дагавар нас юу гэдгийг те энэ яаж илэрдэг гэдэг тэр жаахан тодруулж ярил. Тэгтлэн бодогч гэдэг маань өөрөө нэг мэрэгжлийн юм шүү дээ. Тэгэхээр тэр хүн буцаад тухайн байгууллагын үйл ажиллагаанд нийцэж ажиллах, соёлд нь тасан зохицох. Тэгээд яг нэг зөв зохистой одоо юу гэдэг процессын хувьд оновчтой болгох үднээс ингээд тасан зохицох хугацаанд хараад байхад ер нь 3-6 сар байгаа байхгүй. 3-6 сар. Тэгэхээр 3-6 сарын хооронд байгууллагын үйл ажиллагаа нэгсэндээ доголдолтой байна гэсэн үг байхгүй. Ямар нэгэн байдлаар тагс дутуу хийгдэж ч юм ингээд яваад байна гэсэн үг ер нь бол. Тэгэхээр давтамж нь олон байх тусмаа тэдийн хэмжээгээр байгууллага хохироол, байгууллагын ажил удаашраал, хойш тавигдаал, эрсдэл үүсээл яваад ах магадaltaй байна гэсэн үг байхгүй ер нь бол. Гэхдээ бид нар энэ өөрөө нэгтлэн бодогчийн буруу байгаад байна уу? Эсвэл манаага буруугаас энэ дахин хүмүүс орж гараад ийн үү гэдгээ дүгнэх хэрэгтэй. Байгууллагын хувьд яаж байгаа вэ гэхээр за энэ дахин гараад байгаа нь эсвэл манаагаас буруу байна уу гэдгийг юу гэж харах вэ гэхээр манайх ер нь энэ хүнийг зөв чиглүүлсэн юм уу? Хийх ажил нь тодорхой юм уу? Санхүүгийн үйл ажиллагааны журмаар яг манайх ингэж явна гэж уншуулсан юм уу? Танилцуулсан юм уу? Гэдэг ч юм уу ажлаа бүрэн хүлээл гэж өгсөн юм уу гэдэг юм уу? Ингээд өөрлөгөө нэг өнгөх нэг ажил байгаа. Дараа нь үнэхээр манайх юм бүх юмыг бэлдэж өгөөд энэ дээр хүн тогтохгүй байгаа бол дараагийн асуудал болчихж байгаа байхгүй. Тэр хүний чадамжтай асуудал юм уу? Тэр хүний хандлагын асуудал ч юм уу гэж ярих болчихж байгаа гэсэн үг. Ер нь зүгээр яг нэг одоо иймэрхүү эрсдлүүдээс яг нэгтлэн солигдож болно те. Ер нь гэхдээ яг энээс зайлсхийхийн тулд нэг харилцааг нь яг ямар зарчмын үднээс алгажуулах хэрэгтэй байна. Тэгээд ямар төлөвүүд байна? Ямар нэг одоо юу гэдгийг нэгтлэн таих тусгай гэрээч гэдэг юм уу? Ажил хүлээлгэн өгөх гэдэг зүйл байгаа. Хүмүүс удирдлагууд надаас асуудаг л та. Манай нэгтлэн бодогч аялаа явчлаа. Ямар хариуцлага тооцох вэ? Энэ ард нь одоо юу гэдгийг хариуцлага тооцдог мэрэгжлийн байгууллаганд нөгөө банкныхын нэрх юмхий бүгдийг наваад алга болчихдаг нэгтлэн байгаа. Тийм тохиолдолд зөндөө гараад тэгэл асуудаг. Би эднээс буцаагаад юу гэж асуудаг вэ гэхээр та яг аялаа хүлээлгэж өгсөн үү? Аялаа хүлээлгэж өгсөн үү? Ажлыг нь яг хүлээлгэж өгсөн акт хийсэн үү гэдээ асууж. Тэнгүүд тухайн үед бас нэг акт магт хийгээгүй маа гэлдэг жаа байхгүй. Тэгэхээр юу гэдэг вэ гэхээр захирал та бол тухайн нэгтлэн бодогчд ажил хүлээлгэн өгөх үүрэг хүлээн. Харин дараа нь тухайн ажил нэгтлэн бодогч ажлаас гарахт нь ажил хүлээн авах эрх үүснэ. Нэгсэндээ та ажил хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгөө тохиолдолд ажил хүлээн авах эрхээ эдэлж чадахгүй болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь бол мөн ялгаагүй нэгтлэн бодогч ч гэсэн яаж байгаа вэ гэхээр та орж ирээд ажил хүлээн авах эрхтэй нэгтлэн бодогчийн хувьд. Ажил хүлээн авах эрхээ эдлээд актн дээр гар үсэг зурцсан болвол гарахтаа ажил хүлээлгэн өгөх үүргийг хүлээгээд байгаа байхгүй юу? Нэгсэндээ үүрэг үүссэн бол дараа нь эрхээ эдэлж чадчихэв. Эрхээ эдэлж чадсан бол үүргээ хүлээх чадчихна гэдэг ч юм уу те. Харин яг мэдээж энэ бол эхлэгцэг те ажил хүлээлцэх гэдэг бол эхлэгцэг. Харин дараа нь нөгөө нэг ажил үүргийн хуваарийг зөв чиглүүлсэн нь албан тушаал бүрээр нь те. Санхүүгийн үйл ажиллагаанд нийцүүлэхийн тулд зургатайгаа танилцуулсан. Яг нөгөө нэг хүн угаасаа нөгөө ойлгомжгүй байдлаас угаасаа залхдаг. Өндөр цалинтай байсан ч ойлгомжгүй байдлаас хүмүүс залхдаг байхгүй. Тэгэхээр ойлгомжтой яаж ажлыг ойлгомжтой байлгах вэ гэдэг нь өөрөө манай удирдлагуудын үүрэг. Ойлгомжтой байлгах чадсан бол та тэр хүмүүсээс хангалттай хэмжээний үр дүн ирэх хүсэж байгаа. Ойлгомжтой байлгах чадаагүй, ойлгомжтой байлгах үүргээ хүлээгөөгүй шүү дээ, тэ. Тэгсэн мөртлөөс хүнээс өндөр хэмжээний үр дүн ихэд байвал бас боломж байхгүй. Тэгэхээр ингээд яг аргагүй юм харилцаа хамааралтай зүйлсүүд гардаг. Бид нар удирдлагууд өөрсдөө энэ дээрээ эхлээд бид нар өөрсдөө системээ зөв болгох юм бэл. Байгууллагууд технологиудаас ч гэдэм үү сургалт авдаг л да. Тэнгүүд нь би хэлдэг эхлээд
хэдүүлээ өөрсдөө сургалт авъя. Нийт ажилчдыг чадамжуулах гэдэг бол хоёр дахь асуудал. Харин өөрсдийгөө компанийн системийг зөв болгох гэдэг маань нэг дахь асуудал. Энийг зөв болгосны дараа энийг хийх боломжтой болчих жоох байхгүй юу ер нь. Одоо ер нь олон захирал ярьдаг л да ингээ нөгөө нэгтлэнгуутайгаа үл ойлголцдог ингээл янз янзын үр дагаварт хүрсэн те тэгэл ер нь надад айгүй буруу мэдээлэл өгөө явж ирсэн юм байна. Ингээд торгуул орчлооч гэдэг юм те. Ер нь яг юу асуух гээд нэхэр нэгтлэн удирдлах хоёр ер нь хоёрын харилцаа ер нь яг яавал илүү тийм одоо зөрүү багтаач гэх юм нэг нэгнийхээ хүлээлтд нийцсэн байвал зүгээрээ. Энд дээр юу гэр яг удирдлагын зүгээс гол нь одоо анхаарах зүйл их байгаа хэл гэж бодож байна. Ер нь тэр нэгтлэнтэй тэр харилцааг яавал хамгийн илүү тийм одоо ойлгомжтой товч тодорхой байлгах. Ингээд идэв. Бид нар одоо яг биднэрт нэг тогтсон сэтгэлгээ байгаа даа л да. Санхүүгийн нэгж гэхээр захиран зарцуулах хэрэгтэй юм байна гэж хараад байдаг. Санхүүгийн нэгж яг үнэндээ захиран зарцуулах хэрэгтэй биш байхгүй юу? Зүгээр захиран зарцуулалтыг хяндаг, бүртгэдэг, төлөвлөдөг л газар байхгүй юу? Уг нь бол санхүүгийнхаа нэгжид захиран зарцуулах эрхийг өгөөд эрхийг өгчхөөр магадгүй тэр чинь мэдээж тэр мөнгө захиран зарцуулж байгаа юм чинь захирлаас асуугаагүй юу бүртгэл юу захиран зарцуулаад явж ах нөхцөл байдал үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэгтлэнгууд маань ч гэсэн өөрсдөө захиран зарцуулагч нар гэж хараарцай гэж би хүсэж байгаа. Та нар бол захиран зарцуулагч биш ээ. Зүгээр л хяндаг, бүртгэдэг, төлөвлөдөг, тайлхнадаг нэгж. Захиран зарцуулах эрх зөвхөн гүйцэтгэх удирдлагт юм уу эсвэл удирдлагт л байна. Харин хэрхэн захиран зарцуулахыг журмаараа юм уу, ажил үүргийн хуваараар нь юм уу, тушаалаар юм уу, яаж зохицуулахыг удирдлага журмаараа шийдээд өгч байна. Яг дараа нь хянахтаа яах вэ гэхээр журмынхаа дагуу зарцуулсан юм уу үгүй юм. Тэр хүн ямар нэгэн зөвшөөрлгүйгээр угаасаа захиран зарцуулах боломжгүй байх хэвээр. Зарим тохиолдлыг нь тушаалаар захиран зарцуулах эрхийг нь өгж явах хэвээр гэсэн үг юм. Тэгэхээр ямар ч гэсэн захиран зарцуулах эрх нь захирал ямар ч тохиолдолд удирдлагт байна. Харин түүнийг журмаар нь хэрхэн зохицуулах уу, тушаалаар хэрхэн зохицуулах уу гэдгийг удирдлага шийдээд өгчвөл түүнийг харин нэгтлэн бодогч баримталж явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Гэхдээ замын зургийг заагаад өгчөж шүү дээ. Мөнгө хүсэхтэр захирал зураад нэгтлэн зурдаг те. Тэгэнгүүт нэгтлэнгууд өөрсдөө ингэж боддог байхгүй. Би бол байгууллагын хоёр дахь хүн. Яагаад гэвэл би хоёр дахь гар үсэг зурж юм гэж боддог. Үгүй байхгүй. Тэр хоёр дахь гар үсэг чинь энийг хянаарай. Энийг бүртгээрэй л гэсэн гар үсэг байхгүй юу? Ер нь бол энэ санхүүгийн нэгжээр дамжиж бүртгэгдсэн юм уу, хянагдсан юм уу гэдэг л гар үсэг болохоос би өөрийгөө хоёр дахь хүн гэж боддог байхгүй. Хизээш бид нар хоёр дахь хүн биш. Зүгээр л бүх одоо юу гэдэг нэгжийн удирдлагууд байгаа шүү дээ. Бүх нэгжийн удирдлагууд тэртээ тэргүй хоёр дахь хүмүүс, хоёр дахь түвшний удирдлагууд. Бид нар бол тэр нэгживдтэй адилхан л нэг ажил үүргийн хуваарьтай. Тэр ажил үүргийн хуваарьт нь зүгээр санхүүгийн нэгжийг зохион байгуулах ажил үүргийн хуваар байгаа болохоос тэр мөнгө гарахтай холбоотой ажил үүргийн хуваар биш байхгүй. Зүгээр тэрийг бүртгээрэй л гэсэн үг. Тэгэхээр бид нар ойлголтоо бүр янзлах хэрэгтэй байгааз удирдлага маань ч гэсэн санхүүгийн нэгж юу хөх ёстой биш юм бэ шүү. Энэ захиран зарцуулах хэрэгтэй биш юм биш шүү. Бид нар зүгээр захиран зарцуулалтын яаж хяндаг болох вэ, яаж зөв чиглүүлэх үү гэдгээ тогтоочоор санхүү маань ч гэсэн бид нар ер нь захиран зарцуулах боломжгүй юм биш шүү. Тэр дамаа хангамж санхүү дотор орцсон явж идэг. Хангамж нөгөө нэрвэн гарт гүйж мөнгө зарцуулаад явж идэг нөхцөл гардаг. Би тэгээд журам босруулах үедээ дандаа энийг ажил үүргийн хуваараас нь хасдаг. Та нар энэ хангамжаа тусад нь ойлгоо. Хангамж чинь яг үнэндээ удирдлага бол хангамжийн нэгжид авах эрхийг өгчөж шүү дээ тийм үү. Тэгэнгүүт санхүү яаж явах ёстой гэхээр ямар үнээр хаанаас зөв юм авсан юм уу? Бит байдлын доголдолтой юм авсан юм авсгүй юм уу гэдгээр хяналт тавиад сууж явах нэгж маань өөрөө энэ дээр захиран зарцуулалтанд давхар орцсон явж байдаг байхгүй. Тэгэхээр би ер нь бол журам босруулах болон ер нь удирдлагын үйл ажиллагаанд харилцагтай газруудаа ер нь дандаа энэ хангамжийг юунаас хасч өгөөд санхугаас хасч өгөөд цустай заавал хүн байлга гэд тэгээд энийг та нар зөвхөн хяна өндөр үнээр аваад ийн үү. Түрүү 7 хоногт нь өндөр үнээр авчаад энэ 7 хоногт нь хямдхан үнээр аваад нь эсвэл хямдхан үнээр авчаад өндөр үнээр аваад ийн үү. Яагаад эсвэл бид нар энэ үннийг доктортой барихын тулд нэг газартаа гэрээтэй байж болохгүй гэж гэдэг ч юм уу тий. Иймэрхүү нэг зүгээр хянах бүртгэх талынх нь ажил үүргийн хуваар нь хамгийн зөв шийдвэр واخгүй юу юм бол. Тэгэхээр захирал яг санхүүгийн нэгжтэй ийм л ойлголтоор харьцах хэрэгтэй. Гэхдээ зарим захиралч одоо яг хөө мэдээлэл үгээс л болдог багтаа нөгөө нэгтлэнгийнхээ үгийг дагдаг болцсон те ингээд хитрхийх нөгөө ийм самсаргүйр ч юм уу санхүүгийн эрх мэдэл өгсөн. За тэгээ зарим тохиолдолд нөгөө нэг нэгтэл нь одоо зээл авах хэрэгтэй болчлоо гэдэг ч юм ингээд ийм
захирал маа нөгөө нэг мөнгө урсгалынхаа контролыг алдсан тийм тохиолдол бас ингэлээд гардаг шүү дээ. 22 жил миллион удирдлагуудтай уулзч явж байна. Тэгэхээр энэ удирдлагуудын дунд ер нь нэг 3 төрлийн удирдлага харагдаад байна. За. Хитрхи оролцдог. Өөрөө бараг л гүйцэтгэл дээр оролцоод байдаг удирдлага. Хоёрт нь болохоор хитрхи оролцдоггүй. Зүгээр хин нэгэнд даатгаад орхицсон. Тэр хүн хяналт тавьж чадахгүй. 3 дахь удирдлага байна. Тэр 3 дахь удирдлага бол ер нь бол яг нэг хяналтаа тавьж чаддаг удирдлага. Хяналтаа тавьж удирдлага. Гүйцэтгэл дээр оролцохгүй, хитрхи оролцохгүй, эсвэл хит хол биш. Хин нэгэнд заадахгүйгээр зөвхөн гүйцэтгэлийнхээ үр дүнг нэхэд байж идэг удирдлага байна. Өөрөө хаана байх вэ гэдэг төвшнгөө тодорхойлох хэрэгтэй байгаа даахгүй удирдлага хүн. Удирдлага хүн гүйцэтгэл дунд орж яваал байвал энэ угаасаа хяналт тогтох боломж байхгүй. Хяналт тогтох боломж байхгүй. Та хитрхи бас хол байгаад хин нэгэнд хит найдаад орхиод байвал энэ бас хяналт тогтох боломж байхгүй. Тэгэхээр гүйцэтгэлдээ ч битгий оролц, хитрхи битгий хол бай. Яг л хяналтын хідэн тоогоо нэхэж аваад үр дүнгийн үнэлээл сууж явах хэрэгтэй. Тэр тохиолдолд тэр нэг зээл авах уу авахгүй юу гэдгийг чинь удирдлага шийднэ үхээс хизээш нэгтлэн бодогч шийдэхгүй байхгүй. Санхүүжилт авах мах тухай хизээш нэгтлэн бодогч ярихгүй. Удирдлага санхүүжилт авахыг хүссэн болвол тэр баримтыг бүрдүүлэх үүрэг нь зүгээр санхүүдэл байгаа болохоос тэр шийдвэрийг хизээж гаргахгүй. Тэгэхээр би удирдлагуудад угаасаа хэлмээр байдаг. Өөрсдөө хитрхи ингээд би уг нь ингээл үйлчлэг үзүүлж яхад хэлж байгаа байхгүй. Та яг л энэ ингээд иймэрхүү байдалтай л байх юм бол болохоор ингээл эхнээс нь хэлнэ. Тэнгүү дотор нь гүгээл гарцсан явж байна. Эсвэл би чамд найдсан ш үүрээ гээл. Би найдуулмааргүй байхгүй. Би зүгээр яаж ийм вэхээр би яг өөрсдийнхөө хийсэн үр дүнгуудээ мэдээлэл буцаад тэр тэндээс удирдлага яаж байгааг гэхээр болж байгаа болохгүй байгаа гэдгийг мессеж өгөөд комент өгөөд цаашдаа яах вэ гэдэг юм ярилцахгүй бол яг энд үнэндээ хяналтын тогтолцоогүйгээр өөрөө итгэл гэдэг зүйл би байх боломж байхгүй. Итгэл гэдэг зүйл зөвхөн хяналтын тогтолцоо зүг байгаа тохиолдолд итгэл байна. Хяналт байхгүйгээр итгэл гэдэг зүйл угаасаа байхгүй. Тэгвэл ерөөхдөө яг захирлын хувьд одоо одоо санхүүгийн нэгж тодорхой үе мэдээлэл хангах хэрэгтэй. Яг захирлын хувьд ямар гол тоонуудыг нь байнга ингэ мэдээд явж явах хэрэгтэй. Ерөөхдөө бол санхүүгийн үзүүлэлтүүд маань за манай бизнесээр нь яаж явж байгааг гэдгийг харах нь хэдхэн тоол нь бас тоо гаргаж өгөх хэрэгтэй шүү дээ. Одоо барометрал борлуулдаг газар бол яг манай нөөц зөв байгаа мó. Магадгүй нөгөө хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн маань дууссан юм уу? Эсвэл яг нөгөө нэг борлуулалтгүй мөртлөөсөө манай мөнгө түгжээд байгаа параметрал хэр байна ч гэдэг юм уу. Ингээд параметралын хувьд авдаг тоо материал гэж мэдээж байна тий. Тэгээд мэдээж борлуулалт маань сегментээр аль сегментийн борлуулалт нь өндөр байгаа бага байгаа. Яагаад буурсан? Өмнөх түвшинтэй харьцуулж үзээд яагаад буурсан? Энэ хүнээс шалтгаалаад байгаа мó, бараанаас хамаарат байгаа мó, эсвэл хяналтын тогтолцоо алдагдсанаас болсон юм уу ч гэдэг юм уу тий. Угаасаа мэдээж удирдлага хүн ашигтай байхыг л хүсэн тий. Тэгэхээр ашиг нь яг юун дээрээ илүү байгаа тий. Эсвэл яагаад ашиггүй байгаад байна? Тэр нь параметрал зөв зохион байгуулснаас болоод байгаа мó, буруу зохион байгуулснаас болоод байгаа мó? Эсвэл бидний өөрсдийн процессын алдаанаас үүсээд байгаа мó гэдэг юмнуудыг бол угаасаа банк дүгнж цэгнж явах хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол эхлэлийн ээлжинд удирдлага бол хаа хүрхээ шийдсэн байхад тэр хаа хүрэх гэж байгаагаа зорилгынхаа хүрээнд яаж хүрэх юм буюу зүгээр үр дүнгээ татаж аваад үр дүнгээсээ шийдвэр гаргадаг л байхад болохгүй. Тэр процесс дундаа тэр процессыг сайжруулах гал нь алцаал өөрөө ч борлуулалтаа хийгээл гүгэлээвэл энэ угаасаа л алдагдана. Гэтэ дэргүү нөгөө удирдлага хүн ажилтныхаа дунд нь орох тусмаа ингээд нэг юу гэдгийг шаардлага тавих нь зөөлрөөд идэх байхгүй. Тэрний минь амьдрал, энэний минь амьдрал гээл те. Яг үнэндээ удирдлага хүн яг л өөрсдийнхөө анх шийдвэр гаргасан тэр төвшинг яг л барьж яах хэрэгтэй. Одоо танах бол нөгөө нэг санхүүгийн журам боловсруулах гэж нэлээд ажиллаж байгаа гэсэн. Ер нь яг гол давтагдаад байгаа тийм нийтлэг одоо үзэгдлүүч гэдэг юм уу? Яг илүү юун дээр энэ дахин юмнууд ажиглагтаад. Эхний ээлжинд бид нар санхүүгийнхаа бүтцийг зөв зохион байгуулж чадахгүй байна. Санхүүгийн бүтц энэ өөрөө маш чухал зүйл хэвгүй юу? 5 хүнтэй оронтой 5 хүнтэй бүтц гэдэг өөрөө хоёр маш том агуулгыг агуулна. Бүтц гэдэг маань юу юм бэ гэхээр бидний үйл ажиллагаа хаанаас эхлээд хаана дуусах вэ? Хин хинээр дамжаад хинийхээ үйл ажиллагааг хянах вэ? Бүтц гэдэг маань
буцаад хяналтын тогтолцоо авахгүй. Зүгээр л хяналтын тогтолцоо. Няруу хүн бүртгэлээ хийн. Тийм үү? Орлогоо аван зарлагаа гаргана. Тэр нярвын орлого зарлагыг нягтлан хүн хянана, дансанд холбоно. Дахиад дансны юу гэдэг харилцааг нь ерхий нэгтлэн бодогч шалгаж явна. Уг нь бол ингээд нэгсэн бүх зүйл хяналттай байх хэрэгтэй байгааз эн чинь өөрөө хяналтын тогтолцоо авахгүй. 5 хүнтэй байгаад нэг ажлыг 2 хүнээр хуваалгаад хоорондоо хинийгээ удирдахын хинийгээ хянахын гэдэг нь тодорхойгүй газарч байна. Энэ өөрөө яаж байгаа гэхээр магадгүй энэ 5 хүн яг үнэндээ 3 хүний ажлыг хийж ивэл яг уу зохион байгуулалт муугаас шалтгаалаад эднэр өөрсдөө ч гэсэн ажлынхаа доороос гарч ирэхгүй байхгүй. Зөв зохион байгуулалт бол 3 хүний бүтцээр шийдэж болох ч юм уу. Тим шийдүүд гардаг. Тэгэхээр эхний ээлжинд бол санхүүгийн нэгжийн бүтцийг гэдэг бол өөрөө нэг номерын асуудал болж хувирдаг. За тэгээд хяналтын тогтолцоо тогтоох заавал шаардлага байгаа даа шүү дээ. Хяналтын тогтолцоо тогтно гэдэг маань заавал хүндлэнгийн нэг хүн хурж ирээд бүх юмыг шалгадаг байх албатай биш байхгүй. Зүгээр л процессороо шалгадаг. Процессороо л дамнаа шалгачдаг багтал. Тэгээд тохирсон ажил үүргийн хуваарийг тус тусад нь боловсруулад өгчих юм бол ингээд эхний ажил ямар тааж санаа зовлт болчихж байгаа л гэсэн үг. Одоо бас нэг тохиолдол байдаг ингээд нөө нэгтлэн дээр хэтэрхийх ачаал ирчдэг те ялангуяа ингээд олон төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг бол ингээд нөө тооцооны ажил дотроосоо босдгоо тэр явцад янз янзын алдаанууд эрсдлүүд гарчдаг. Тэр нь дараа нь яг татварын албан дээр очиод мэдэгдэх ч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо нэгтлэнгийн ачаалыг тохируулна гэсэн тийм ойлголт байгаа юм. Байлгүй яг уу. Саяны тэр нөгөө бизээ бүтэц ярьлаа шүү дээ. Энэ бүтэц нь өөрөө ажлын байрны зураг авалт хийдэг байхгүй. За яг энэ нэгтлэн бодогч юу хийж байгаа? Юу хийх ёстой юм? Ингээд одоо хийж байгаа ажлуудыг нь бүгдийн сайхан бичиж агаад хэдэн цаг яаж зарцуулаад байгаа? Юунд цаг алдаад байгаа? Хамгийн их цаг зарцуулаад байгаа юм бэ гэд ажлын зураг авалт хийх ихнэ хэлж байна. За тэгэнгүүт ер нь бол энэ нэгтлэнгийн энэ ажлууд нь өөрийнх нь угаасаа хийх ёсгүй ажил юм байна шүү дээ гэж угаасаа гарч ирнэ. Зөв. Тэгэнгүүтээ энэ ажлыг чинь яг үнэндээ энд байгаа нэгтлэн бодогч хийх байсан чинь яагаад энэ хүн дээр явж байгаа юм бэ? Санхүүгийн нэгжийн нөгөө нэг ажил үүргийн хуваарь чинь хөөх амьд цөөхөн бохгүй юу? За параметрал хариуцсан нэгтлэн бодогч, мөнгө хөрөнгө хариуцсан нэгтлэн бодогч, авлагын нэгтлэн бодогч, үнцүүргийн нэгтлэн бодогч гэдэг юм уу те. Ингээд нэг хитгэн ажил үүргийн хуваарь л байгаа юм. Тэр хитгэн ажил үүргийн хуваарийг яаж зөв зохион байгуулах вэ? Хин дээр нь ачааллыг үүсэхгүй байх вэ? Хиний илүү одоо юу гэдгийг сул зогсолттой байна гэдэг юм чинь угаасаа ажлын зураг авалтаар гарч ирээд буцаад энийг нь ажил үүргийн хуваараар нь зөв хуваарлаад өгчхөөр угаасаа ачаалал багасдаг. Нэг судлаа ажил үүргийн хуваар ажлын байрны тодорхойлж ирч өөршөө гэж хэлжсэн шүү дээ тий. Тэрэн дээр тэр нэг судалгаа байгаа даа шүү дээ. Тий. Нэг за 50-аас 60% нь чиглүүлсэн үндсэн дээр ажиллаад зөв хийдэг. За нэг 20-оос 30% нь чиглүүлсэн чиглүүлээгүй ажлаа үр дүнтэй хийдэг гэдэг юм уу тий. За тэгэнгүүт манай удирдлагууд ажил үүргийн хуваараа зөв зохион байгуулахаас шалтгаалаад яадаг вэ гэхээр нөгөө 20-оос 30% дээр угаасаа ачаал нэмэгддэг байхгүй. Энэ угаасаа л хийж чаддаг юм чинь. Чи нэг энэ ажлыг хийчээж, энэ ажлыг хийчээж гэл нөгөө өөрт нь ямар ч хамааралгүй ажлыг хүртэл тэр хүн дээр овоороод иддэг. Овооруулаад иддэг. Тэгэл тэр хүн яг чадамжтай хандлага нь сайн ч юм чин магадгүй ихний ээлжин тэр ажлууд ингээд сайхан гаргаал. Явцын дундаа тэр хүн угаасаа тэртээ дэргүү дарагдаж эхлэх байхгүй. Ажлыг бүтээмжинч багасна, шантран тий. Тэгэл ерөнхийдөө нөгөө яаж зүхтах вэ гэдэг юм руу л орно. Тийм учраас сэтгэлээрээ буюу хандлагаараа тэр ажлыг таны хэлсэн хэлээгүйгээр маш сайн хийж байгаа хүмүүс дээр ачаал үүсэхгүй бол ажил үүргүүгээр зөв босруулах юм бол араас нь 50-аас 60% масс ороод ирчихээр те бидний 80-аас 90% нь стрессгүйгээр ажил хийдэг боломжийг л бүрдүүлэх гээд байгаа байхгүй юу ер нь бол. Одоо санхүү маань ерөөхдөө тооцооны төвшин те одоо өдөр тутмын бүртгэлийг хийж байгаа тэр төвшин. За тэгээд тайлангийн төвшин тэгээ ерөөхдөө санхүү удирдлах гээд өөрийг хэлснээр бол тийм нэг ерөөхдөө төвшин байгаад байгаа. Тэгээд яг хоо компаниуд төр гардаг алдаа маань яг нөө бүртгэлийн төвшөндөө янз янзын алдаа хийдэлт гаргацсан мөртлөө тайлангийн үе рүү дахиж орчдөг. Тэгээл тэнд ингээл байхгүй жигнаа болдог те. Тэр ихэд яг тооцооны төвшөнд гардаг нийтлэг алдаа юу вэ те. Тэгээд энэ маань тооцооны нэгтлэнгуудын нийтлэг алдаа гэж ярих гэдэг юм л та те. Тэгээд тэд нар яг мэрэгсэн тийм бүртгэгч одоо юу гэдгийг тооцооны нэгтлэн болгоход бас юу хэрэгтэй ч гэдэг юм. Аа бид нарт академик мэдлэгээрээ сургуулиуд маань, сургуулийн газрууд маань дэж бүртгэл тайлан дээр дүгнэлт хийх ч гэдэг юм ингээд академик мэдлгүүдийг сайн олгоол байна. Үүнийг нь бид нар процесс дээр сайн сууж өгөөгүйгээс шалтгаалаад алдаа дутагдлууд гарч ирж байна л да. Тэгээд энд нь өөрөө тухайн санхүүгийн нэгжийг удирдах байгаа хүний
тухайн ажлыг зөв зохион байгуулахтай холбоотой асуудал ахгүй юу? Ер нь бол тэгэхээр угаасаа бид нэр нэгтлэн бодогчийн өөрийгөө одоо нэг левелээр ярих юм бол би аль левел дээр явж байгаа юм болоо гэдгийг харахаар за би бүртгэлээ зөв хийгээ яваад байвал ямар ч нэг тэдийн хэмжээний цалин авах юм байна. Тэ? За дараа нь тайлангаа асуудалгүй илгээдэг болчих юм бол бас нэг гайгүй дундаж түвшний цалин аваад ирэх юм байна. Дараа нь тайлангаасаа дүгнэлт анализ хийгээд удирдлагатай мэдээлэл өгдөг болчих юм бол дахиад нэг левел ахиж явах юм байна. Тэ? Хамгийн ерөөсөө энэ бүх левелүүдээс хамгийн чухал левел ер нь бол санхүүгийн үйл ажиллагааг зөв зохион байгуулах юм байлээ. 20 жил 10 жил татварын байцааг чийдсэн хүн яг хуу татварын тайлангаа зүг гаргаал байна л да. Тайлангаа зүг гаргаал байна. Тэнгүүд тэр хүн ерөнхий нэгтлэн бодогч хийж чадахгүй байгаа хгүй. Яагаад чадахгүй байгаа вэ гэхээр санхүүгийнхаа процессыг зөв зохион байгуулж чадахгүй. Ямар нэгтлэн хинээрээ юугээ хийлгээд хинээрээ хяналтаа тавиулаад өөрөө юугээ хийж боловсруулах вэ гэдэг тийм процессоо зургиж чадахгүй байгаа учраас бүтлгүүд ч надад зохиолтууд гараад байгаа хгүй юу ер нь бол. Тэгэхээр ерөөсөө хамгийн одоо нэгтлэн бодогчдын өөрсдийгөө үнэлэх хамгийн дээд чадвар чинь өөрийн санхүүгийн үйл ажиллагааг л зөв явуулах. Яг хөө тэр академик мэдлэгээс авж байгаа ч юм бол мэдээж ойлгомжтой. Та тэрийгээ сайн сурсан бол мэдээж сайн үнэлэгдэж явна. Тэр бол нэгсэндээ бүртгэл дээр очиод гацчаад гах тайлгнал дээр очиод гацчаад нь шүү дээ, тий. Тайлгналаас илүү байхын тулд тэр тайлгнаж байгаа хүмүүсээс илүү байхын тулд санхүүгийн үйл ажиллагааг л зөв зохион байгуулах чадамж хэрэгтэй. Ер нь бол нэгтлэн хүний одоо карьерийн хамгийн дээд шат нь бол одоо нөө санхүүгийн хамгийн асуудал илүү стратеги төвшин тараад тий. Зөв бүсд оруулаад зөв удирдлагаар хангах гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. Энд л гэж л харахаар. Тэр хүн бол одоо захирлын хамгийн үн цэнтэй хүн болох гэдэг шүү дээ. Зах зээл дээр харахаар ингээд дижитал шийдвэр нэлээх орж ирж байна те. Танах ч гэсэн одоо эрхэм түнш консалтинг workzone гэдэг ийм платформ хөгжүүлж байгаа. Ер нь яг миний зүгээр ингээд мэрэгжлийн бус хүний дээр харж байгаа бол за бүртгэл тооцооны шатанд бол аюул олон шийдэл ороод ирсэн. За тэр байтугай тайлангийн төвшин ч гэсэн ажиллах чадвартай зарим системүүд байх шиг байна те. Ер нь яг хаа хүртэл хэдэн хувийн санхүүгийн асуудлыг ер нь автоматчих ч гэдэг юм уу хүний туслалцааг багасгах боломжтой байна. Биднийг сурж явах үед штэ. Одоо ирээдүйд нэгтлэн бодогчгүй болно гэж ярьдаг л байсан. Ер нь бол дижитал системүүд хөгжих тусмаа тэн дээр ажиллах чадамжтай нэгтлэн бодогчнууд нь л үлдэнэ. Тэрийг хэрхэн ажилуулж чадах вэ? Зөв ажилуулдаг байх вэ гэдэг нэгтлэн бодогч нар нь үлдээд тэр одоо юу гэдэг ирээдүйн тэр технологитой харьцаж чадахгүй байгаа нь нэгтлэн бодогч биш болж үлдэх юм шиг байгаа. Миний зүгээр дүнж харж байгаагаар. Тэгээ яг одоо юунууд бүртгэлээ хэрвээ зөв сайн хийчихвэл тайлан болвол гарахад тэр технологийн асуудал болчиход байгаа байхгүй юу? Ер нь бол бараг л эцсийн дүгнэлтийн хүртэл гарчаад байна шүү дээ, тий. Тэнгүүд санхүүгийн удирдлага бол хинээр хэрхэн бүртгэлээ зөв хийлгэх вэ гэдгийг зөв шийдээд систем дээр зөв шийдэж чадвал бусад асуудлыг платформ хийгээд өөрөө харин тэн дээр дүгнэлтээ гаргаад тэ хяналтаа тавиад явах боломжууд л бүрдээд байгаа. Ер нь бол боломж бүрдээд байна. Жишээ нь танаа workzone ирэхэд яг ямар хөө байдлаар ажилладаг вэ? Аль талаас нь илүү асуудлыг шийдэх зорилж байна? Яг уу workzone өөрөө яг санхүүгийн гэхээсээ илүү удирдлагад нэлээд зориулахыг анханасаа хичээсэн. Яагаад вэ гэхээр бид нар дижитал шилжилт хийх ёстой юу гэвэл хийх ёстой. Хийхэд юу садаа болоод байгаа гэхээр хэрэглэгчийн хязгаарлалт. Тэр програмд орох эрхтэй хүмүүсийг хязгаарлаад байгаа. Хязгаарлаж байгаа гэдэг нь юу юм бэ гэхээр нэг хэрэглэгчийн тэд гээл нэг мөнгөн дүн байгаад нь шүү дээ, тий. Эсвэл тэд нэг мод бол тэд үнэлгээтэйгээд нэг тийм үнэлээд байгааг бид нар энийг болиулж ийж бид нар угаасаа дижитал шийдэл рүү шилжинэ гэж ярихгүй бол угаасаа боломж байхгүй мэн гэж хараад байгаа. Тэгэхээр бид нар workzone дээр юу гэж ярьсан бэ гэхээр ерөөсөө л хэдүүлээ хэрэглэгчийн хязгааргүй байлгая. Модулын хязгааргүй байлгая. Зөв. Тэгжиж энэ өөрөө дижитал системд шилжих нөхцөл байдлыг бүрдүүлэх байхгүй. Одоо та өөрөө удирдлага хүн байлаа гэж бодонгууд за нэг хүний нэг эрхийн за юу шүү 200 мянга шүү гэл тэгэнгүүт за нэг шаардлагатай 3 хүндээ л авчий да. Ер нь бол тэгэнгүүт магадгүй цаана өөрөө шаардлагатай гэж бодож байгаа 3 хүний цаана дахиад магадгүй ашиглагч болох байсан 3 хүн байх юм бол бид нар нөгөө дижитал систем рүүгээ бүрэн шилжиж чадахгүй байхгүй. Зөв. Тэр 3 хүний хооронд л үлдчихнэ нөгөө програм чинь. Тэгэхээр эхний ээлжинд бид нар ямар ч гэсэн юунаас хамааргүй байлгая, хэрэглэгчээс хамааралгүй байлгах чи гэдэг маань юу юм бэ гэхээр
тэр дотор ажиллаач бүртгэхийг болж гин, гэрээгээч бүртгэхийн болоод болж гин те, бараагаач бүртгэхийн болж гин, үнцүүрэнгөөч бүртгэхийн болж гин гэдэг маань эндээс тал талаас ерөөсөө ямар ч албан тушаалтай хүн байсан орох боломжийн нээлттэй үлдээе гэжээж компани нөгөө нэг нэгдсэн мэдээлэл тэр санд бүрэн төлөрөх байхгүй. Тэ тэгэхгүй болохоор нөгөө бичиг хэргийн ажилчдны ажлыг магадгүй өөр нэг хүн эрэгтэй хүн оруулж хийгээд ийн гэдэг нь хүний амжилтыг дамжуулж хийгээд дахиад өөр дээр ачаал нэмэл байх нь шүү дээ. Тэгэхээр тэр хүнд ч гэсэн орох эрхийн нүгий гэдэг байдлаараа хязгаарлалтгүйгээр явж байгаа. Тэгэхээр ямар ч тач Workzone өөрөө анхны зорилгынхаа хүрээнд байгууллагынхаа удирдлагад зориулагдаад дижитал систем рүү шилжих зорилготой байд санхүүнч дотроо шийдэгдээд, хүний нөөцөнд шийдэгдээд, юунд шийдэгдээд, үнцүүрэнгийн шийдэгдээд ч гэдэг юм уу ингээд зорилгоо хэрэгжүүлээл ингээд явж л байна. Хамгийн гол зүйл чинь манай програмын чи өөрөө динамик систем, динамик суурьтай гэдэг маань яаж байгаа гэхээр байгууллагын яг тухайн байгууллагын үйл ажиллагаанд яг нийцүүлээд шаардлагатай модуль талбаруудыг нэмэгч хасах боломжоор нь бүрдүүлж өгсөн нь арай илүү их нийцэх боломжийг нь бий болгоод байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө санхүүгийн програм чи өөрөө нэг загвартай, цаанаасаа стандарт заасан учраас бүх зүйлийг бүртгэх угаасаа боломж байхгүй гэдэг утгаараа арай жоохон нөгөө нэг уян систем маягаар яваад байгаа юм. Зөв. Таас нэг нийтлэлтэй нөгөө ингээд санхүүгийн дижитал систем нэвтрүүлэх нь 3 үе шатыг ярьсан байсан шүү дээ. Тэр аягүй чухал санагдсан байхгүй одоо яаж бэлтгэх ёстой, хизээ нэвтрүүлэх ёстой ингээд тэр дээр жаахан бас товчхон ингээд мессеж өгчүүл зүгээр ах тий. Яг гоо ер нь бол бид нар нэг санхүүгийн програм руу ер нь бол санхүү програм руу шилжих ёстой гэдгийг ингээд удирдлагууд маань ойлгоол байна. Тэгэнгүүт бүтлгүүтэд унаад байгаа тохиолдлууд угаас зөндөө гараад байгаа байхгүй. Тэр бүтлгүүдж байгаа шалтгаан нь угаасаа бэлтгэл ажилтнуудаагаас шалтгаалаад байгаа. Ажлаа зөв хуваарлж аваагүй хас шалтгаалаад байгаа байхгүй. Тэр бэлтгэл ажил гэдэг маань өөрөө тухайн програмыг бүрэн маргааш өглөөнөөс эхлээл бүрэн ажилуулахын тулд бүрэн ажилуулна гэдэг маань өөрөө тэр дотор зүгээр бараа бүртгээ суух биш байхгүй. Яг тал талаасаа манай ажил яг яаж явдггүй тэр хэмжээнд ажилуулахын тулд бэлтгэл ажил лавлгаа бүрэн үсгээс ахгуулаад дансны төлөвлөгөөгөө оруулахаас шалтгаалаад ингээд маш их ажлуудыг нь төлөвлөгөөгөөс шууд програм авснаас шалтгаалаад бүтлгүүтсэн тохиолдод одоо ч байгаад байна. Урд нь ярьж лээсэнтэй байлаа. Тэгэнгүүт одоо ч тэр маань байгаад байгаа байхгүй. Яг хуу тэр хоёр дахь асуудал бол ер нь хугацаагаа зөв сонгоорой гэдэг байгаа. Тэр дамаа санхүүгийн програм нэвтрүүлж байгаа газрууд бол жилийн эхэнд байх тусмаа сайн. Жилийн эхэнд байх тусмаа сайн гэдэг маань тухайн үр дүнг бид нар жилийн эцсээр нийтэд нь харах боломжийг нь үүсгэж байгаа байхгүй. Хагас жилээр байгаа тохиолдолд бид нар програмаас шууд санхүүгийн талангаа харах боломж байхгүй болчихж байгаа. Яагаад вэ гэхээр урдны тутус харуудтай учраас бид нар нэгтгэл байдлаар харж чадахгүй байгаа шүү дээ. За яг юу ч хагас жилээр муу яг байж болоод байгаа. Тэр нь яг эхний үлгэлээ бас зөв оруулж тайлангийнхаа эхний үлгэлүүдийг сайн зөв оруулж чадсан тохиолдолд мөнгөний алгаа авахгүй энэ дэр бэлтгэл ажил маш л чухал. Тэгээд хагас жилээр бас болж байна. Ер нь бол хагас жил болон жилийн 2-оос бусд үед бол ер нь дэмий байгаад байна. Зүгээр юуны одоо энэ Workzone шиг зүгээр үйл ажиллагаагаа системжүүлэх гэж байгаа юу болвол нэг тийм юу биш. Хизээ байх нь чухал биш. Эхлэх нь чухал байгаа. Энэ одоо бол эхэлчих юм бол тэрийг хэдүүлээ ямар нэгэн байдлаар зөв аваад явах чухал байгаа байхгүй. Гурав дахь асуудал чи өөрөө түүнийг ашиглах байгаа байхгүй. Амьд байлгах. Тийм, амьд байлгах. Одоо хоёулаа яг энэ дотор ярилцаа сууж байгаатай адилхан яг л програм дотор ингээд амьдрал амьдарч явах хэрэгтэй байхгүй. Програм дотор чинь амьдарч явах хэрэгтэй. Тэнд хүн бүртгэлээ хийж яхад, энд хүн хяналтаа тавиад тэнд тэр нь дахиад юм оруулж яхад ингээд тал талаасаа юм хийж ижил тэр програм амьд байдаг. Тэгэхээр амьд байлгахад нэг чухал асуудал байхад байна. За тэгэхээр подкастын сүүлийн асуулт байна. Одоо танах бол ерөөхдөө яг эрхэм төших хасаалт маань ерөнхий небогийн ажлыг ер нь зайнаас хийх боломжтой. Бид нэр тийм үгсийг санал болгож ингэж яриад байгаа шүү дээ. Тэгээд аутсорсонгоор ийм одоо үйлчлэгээ үзүүлэх тодорхой хугацаа өнгөрчтэй. Одоо ер нь яг ямар хөө дүнэлт хийхээр яг энэ үйлчлэгийг ийм аутсорсон байдлаар авахын давуу тал бас тэ анхаарах зүйлс ч гэдэг юм уу. Тэгээд хоёулаа подкастаа төгсгөө да. Ер нь яг ерөнхий бодлогын бодгочийнхаа үйлчлэгэн дээр нэлээд бид нар гайгүй туршлагажж байна. Нэг жилийн бүтэн жилээ тойроод үр дүнгээ харцсан удирдлагууд сэтгэл ханамжтай байгаад нь бас биднээс баярлж байгаа юмуд байгаа. Тэгэхээр яг хуу энийг амжилттай байлгах, амжилтгүй байлгах нь бас дан ганц манайхаас шалтгаалдаг зүйл биш юм байна гэдг нь бас харагдсан. Яаж байгаа вэ гэхээр тэнд цаан чинь бас л нэг удирдлага хүн байгаа шүү дээ, тийм үү? Тэр дахиад нэг хүн бидний бодлогыг хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч нар байгаа байхгүй. Тэгэхээр
Яг тэр нөгөө нэг тооцооны нэгтлэн бодогч нар энэ хувьд ажилуулахад бол биднэрт нэг тийм төвхтэй биш байгаа. Яг тэгэхээр бид нар мэрэгжлийн шаардлага тавиал тэр хүнийг чиглүүлээд аваа явчихад бол хэдхэн сарын дотор бүх юм зүв болгоод ингэж явж байна. Тэрэн дээр удирдлага боломжийг нээж өгөх юмнууд бас байгаад байна. Бид нар чинь өөрсдөө хөндлөнгийн бодлого хэрэгжүүлэгч нар шүү дээ. Байгууллага дотор одоо юу гэдгийг ажилтныг одоо юу гэдгийг хариуцлага тооцох эрх мэдэл гэж байхгүй. Зөвхөн бодлого хэрэгжүүлэх юм байгаад шүү дээ. Түүнийг одоо зөв хэрэгжүүлэх. Эн чинь өөрөө яг үүндээ болохоор нөгөө нэг жор واخгүй. Эмчийн жор واخгүй. Зөв бодлого хэрэгжүүлэх эмчийн жор. Эмч өөрөө нөгөө нэг за энийг 3 цагийн зайтай яг тэгж уур шүү. Усаар даруулна шүү. Эсвэл шууд залхий шүү гэдэг юм уу жороо бичиж өгч штэ тий. Тэнгүүт тэр жорын дагуу хэрэглээгүй мөртлөөсөн үр дүн ниших нэг өөр штэ тий. Нэг эмч тэгжсэн гэлээ нэг онгой шиг юм. Эмч та үзмний шүүс бослогож угаараа гэж жор өчөөд өгч л дээ. Тэгсэн чинь 7 хоногийн дараа нөгөө өвчтөн маань уурлаад ирж ийн гинэ. Таны юу ч миний ханаад идэхгүй гэж гэдэг юм уу? Миний өвчин идэхгүй гэдэг байдлаар ингээд уурлаад ирж ийн. Тэгэхээр та яг үзмний шүүсээ ууснаа гэсэн чинь би хараа үзмийн идсэн юм аа. гэж нэг жаа байхгүй. Үзм идэх, үзмний шүүс уух хоёр жор нь өөр ихгүй. Би эмч үзмний шүүс уул гэсэн бол үзмний шүүсээ авахгүй. Тэгэхээр энэ өөрөө бодлого хэрэгжүүлэх гэдэг маань яг эмчийн жортой адилхан зүйл байгаа даа гэсэн. Тэгэхээр би жороо зөв бичээд өгсөн болвол тэр жорыг зөв хэрэглэх тухай цаана талд байгаа даахгүй. Тэгэхээр жороо зөв хэрэглээд үр дүнгээ амсцсан хүн бол үнэхээр сайхан сэтгэл ханамжтай байна. Жороо хагас дутуу хэрэглээд өөрөөрөө зарим юмаа шийдсэн мөртлөөсөө үр дүн их нэг юм байна. Тэгээ бид нар яг манай үйлчлэгчнүүд дотор гүйцэд үр дүн гараагүйч юмуд байна. Үнэхээр сэтгэл ханамжтай үр дүн гарцсан хаппи явж байгаа хүмүүс ч байна. Тэгэхээр энэ өөрөө нэг ганц би тэг гэд хэлсний төлөө болцдог зүйл биш. Тэр жорыг зөв хэрэгжүүлэхтэй холбоотой зүйлүүд бас удирдлагын өөрийн санаачлах байгаад байна. Ер нь бол. Тэгэхээр анханасаа л хэлж байгаа. Манайх болвол санхүүгийн програмгүй болвол манай танаатай үйлчлэхгүй. Бас нэг шаардлага тавиад шүү дээ, тэ. Тэгжиж хідүүлээ ядаад би ажиллаа хийж байгаа харагдъя, тэ. Та манай ажлыг шалгадаг байж гэдэг юм уу, ингээд нэг юм бид нар дундын мэдээллийн зэгтээ баймаар шүү дээ, тэ. Тэгэнгүүт програмаар хангахгүй мөртлөөсөө буцаад биднээс үр дүн нишээд байж байгаа нөхцөл байдалч бий байгаа, тэ. Тэгэхээр тэр чинь өөрөө бид нар анханасаа тийм байх ёстой шүү гэдгийг анханасаа хэлчихэд байхад тэрийг боломжийг хангаагүй мөртлөөсөө үр дүн ниших өөр байгаад байна л та. Тэгээ яг хуу ингээд тэр манай энэ ерөнхий нэгтлэн бодогчийн үйлчлэгч маань өөрөө нөгөө нэг яг энэ процессыг сайжруулах талдаа л байгаад байгаа шүү дээ. Удирдлагаар хангахгүй. За тэгээд явцын дунд чинь энэ дээр юу ажиглагдж байгаа гэхээр бид нар бол ер нь энэ чиглэлийнхээ нэгтлэн бодогчдуудыг бэлдэх ёстой байна гэж харагдсан. Олон энэ нэгтлэн бодогч энэ санхүүгийн үйл ажиллагааг зөв авч явах чадамжтай болох ёстой байна. За тэр нь яаж байгаа гэхээр түрүүний эбний хэлдэг шиг бүтцээ зөв тодорхойлдог баймаар байна. Тэ ажил үргийн хуваараа зөв босруулждаг баймаар байна. Журмаа зөв босруулждаг баймаар байна. Тэгээд хинээрээ юу хэлэх вэ гэдэг тодорхой байлгаад санхүүгийн програмыг хэрхэн сонгох вэ? Яаж бүрэн ажилуулдаг болох вэ гэдэг юм уу? Иймэрхүү энэ процессын чадамжийг нэгтлэн бодогчдоо суулгах зорилгоор бид нэр ер нь одоо хажуудаа сургалтын төвтэй болж байна. Тэгээд тэр сургалтын төвд маань ер нь бол зөвхөн мэрэгжлийн хүмүүс байна. Хоёрт нь бол удирдлага хүн байх хэрэгтэй. Яагаад гэхээр удирдлага хүн санхүүгийн үйл ажиллагаагаа ер нь яаж явдаг юм бэ гэдээ ойлголт авчих юм бол буцаад хяналтаа тавих, шаардлага тавихад арай өөр болчих шүү дээ, тэ. Мэргэжлийн нэгтлэн бодогч болон удирдлага хүн хоёр манай нэгтлэн бодогчийн тэр процесс сайжруулах буюу санхүүгийн үйл ажиллагааг системжүүлэх аргачлал гэдэг сургалтанд суух боломжийг нээж өгч байгаа юм. За баярлалаа. Хэрэгтэй сургалт байна. За подкаста ингээд өндөрлөе гэж бодож байна. Би ч одоо санхүү татвараар нэлээд л олон үнэтэй. Яаж нь ерөөхдөө ингээд зарим баг компани санхүүдийн нэг зөвлөгөө өгч гэдэг юм шиг байна. Тийм байлээ штэ гэдэг. Тий, тэгдгийн байлээ штэ. Тэр хүн тэгж ярьж илэн штэ гэдэг. За баярлалаа, үн цэнтэй мэдээлэл зөвлөгөө олцсонд. За бизнес эн подкастын дугаараа ингээд өндөрлөе. Манай зочноор Эрхэм Түншиг консалт компани захирал Үрийн Цолмоо оролцлоо. За үзэг сонсогч та бүхэн манай подкастын YouTube чаналыг дагаарай, лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй. Ингээ баярлалаа. Дараа уулзъя.